Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Хилжээ студиэс бэлтгэн хөрөгдөг Султааны дэрэгдээс нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаагийн дугаараа бид Менингийн тал нутаг болон Буур нураараа овгуулсан Хилийн цэргийн 306 дугаар ангийн хилчдийн албагүй ажиллагааг сурвалжлан үзүүлэх болно. Яг одоо миний хойно Менингийн баг сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад гэрлөөгөө явж байна. За энэ мэтчлэн төвсөрөн газраас аслагдсан энэ бүс нутагт улсын хамгаалалтад хариуцсан зохион байгуулж байгаа хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ямар олон ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлж байгаа талаар үзэгч та бүхэнд энэ удаагийн нэвтрүүлэгтээ үзүүлэх болно. Манай ангийн онцлог гэх юм бол байршлын хувьд бол онцлогтой. Сум суурин газраас бол алслагдсан. Зөвхөн Менингийн талд яг энэ байршил дээр зөвхөн манай ангийн хил хамгаалтыг зохион байгуулж байгаа Хилийн цэргийн 306 дугаар анги л энэ оршиж хил хамгаалт албаны үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. За дараах онцлог гэвэл Хилийн хариуцсан хэсэгт усан хил хамгаалтыг Буур нуурын хариуцсан хэсэгт зохион байгуулж явуулдаг. Буур нуурын хил хамгаалт Хилийн шугамын дагуу 30.3 км хэсгийг нуурын усны мандал дээр хариуцсан хамгаалж зохион байгуулдаг бас онцлогтой байгаа. Нийгмийн хамгаалалт чиглэлээр бол ерөөсөө хүн рүүгээ чиглэсэн аль хаах орчин нөхцөлийг сайжруулах, албандаа итгэл дүүрэн сэтгэл хангалуун байхын төлөө ямар хүн энэ хилчдийн суур хэрэгцээг хангах хамгийн чухал зүйл бол амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх. Хоёрдугаарт төв суурин газраас аслагдсан байгаа энэ тохиолдолд бид нар яг л бид нар ямархуу нөхцөл байдалд хотод амьдарч байна. Яг тэр нөхцөл байдлыг энэ Хилийн цэстаа болон отруудын төв дээр бий болох зорилт тавиад ажиллаж байгаа. Тог цахилгаангүй, усаа холоос зөөж уудаг, сүлжээгүй, интернетгүй, алс бүглүү гэж Хилийн салбарыг тодорхойлох цаг үе ард тосорчээ. Бидний зорин ирсэн Хилийн цэргийн 144 дугаар салбар 1960-ад онд баригдсан ашиглалтын хугацаанд дууссан барилгаа бүгдийг нь нурааж орчин үеийн орон сууцаар шинжилсэн байна. Барилга байгууламжийн 57 жил энэ түүхтэй гэхээр бол нэлээд бас муутсан тий. Жил болгоно тэр хэмжээгээр урсгал засварууд хийгдээд албан үйл ажиллагаа зохион байгуулан ажилладаг байсан. 2024 онд манай став хилчдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2024 онд ставыг бүрэн шинжилэн барилж ашиглалтанд оруулсан. Харуулын дараг хэлчин. Энэ байшин хэн барьсан? Нөгөө цэргүүдтэйгээ байсан. Тэгээд ингэж уурсан. Баян. Тэ. Манай нөгөө ууртайгаа байшин байгаа гэдэг. Тэр байшинд бол манай гэрчиг ууч мэн. Ахлах төвшин баяр гэдэг салбар харуулсан дараах. Тэгээ өөрөө бол яг энэ барилгыг эхлэхээс хундамаас ахуулаад дууссан тусал ашиглалтанд орлыг гар бие өөрөө оролцоод ажилласан юм. Ажилласан залуу байна да. Би энийг яг ингээд суурнаас нь эхлээд гардаж бариад ингээд өөрөө ингээд гэртээ ингээд суугаад дулаан гэртээ суугаад ингээд гардаад ингээд юм ярээ сууж явахдаа баяртай байна. Ер нь бол тэгээд хий гэсэн сэтгэлтэй бол хинч хийдэг. Хүрий гэсэн газартаа хинч хүрдэг. Тийм болохоор ирээдүйн залуучууд дийлэгт бол яг хийсэн бүхнээ ард нь гарч чад дараад нь ингээд суух багалтай идэм байна гэж. Анх би энд 2022 онд 10 сар тушаалаар ирж ингээд ажиллах болоод ингээд харуулын дараагаар ажилласан. Тэгэхэд бол бас л хэцүү байсан. Анх ирэхдээ хүндэлтэйсэн шүү дээ. Угаасаа яаж ч үгүй эмэгтэй хүнд бол хэцүүхэн л даваа байсан л та. Тэгэл давал гарсан.
цонхноос игэн хөөхөд даарна. Тэгэл хөнжлөөр яаж ичаад бүтээл хүүхдээ тэ дааруулчихгүй шиг. Тэгэл хүүхдлээ л аяг их яардаг гэсэн дээ. Нэг ажиллаа хийхдээ гол нь хүүхдлээ аяг их яардаг гэсэн. Тэгээ одоо болохоор чинь ерөөсөө санаа зовхгүй ажиллаа аяг гоё тайван хийн. Чүдэн сэргэлэг аяг удсан байна уу? Галт гэдэг гэж тал байнгын чүдэн сэргэлдэгсэн. Тэгэл одоо нэг газ засаагаал хоол хийчдэг болохоор нэг чүдэн бүр нэг сэтгэл санаанаас бүр ингээд арилчихсан. Ядахтай нэг ус зөөн гэхгүй нүүрс түлээ хагална гэхгүй тийм галтаас нь юм явдаг лээсэн шүү дээ. Тийш харж нэг халтаагаад ийш ярьж нэг халтаагаал тий. Гэдэгс нэ одоо тэр цаг хугацаанд айгүй хойно бүр хоцорсон юм шиг санагдав. Аанах ингээд өнгөрсөн үйл газын халаалтанд шилжлээ. Газын халаалтанд шилжснээр бас сайхан байна. Нэг хоногт 2 хоногт одоо нэг бодлооноор үр халаагаа явж байна. Одоо өмнө нэг өдөр явдаг бас одоо ингээ байр шинжлэхдээ баригдсантай холбогдуулаад бас нэг сийгэлт юуны байхгүй учраас 2 хоног явж байна. Хил хамгаалах байгууллагын удирдлагаас хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Дашванжил групп хувьцаат компанитай хамтран хилийн анги салбаруудыг хийн халаалтад шилжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч ажил өрнөж сайжруулалт хийгцээр байгаа юм а. Энэ ажлын хүрээнд хилийн цэргийн 306 дугаар ангийн төв болон хилийн салбаруудыг хийн халаалтад бүрэн шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм а. Хил хамгаалах байгууллагатай 2021 оноос одоо өнөөг хүртэл бид нар хамтран ажиллаж байна. Нийт одоо 49 салбарын 140 гаруй одоо бойлеруудыг л угсаар суурилуулсан тав үзүүлэлттэй бол ажиллаж байгаа. За Дашванжил компани одоо давуу тал гэвэл хий хангамжийг одоо Монголд өргөнөөр нэвтрүүлэх. Энэ нь бол одоо ямар үр ашигтай гэвэл заг бодарган экосистем одоо агаарын бохирдлыг арилгах одоо туйлын зорилготойгоор давуу талууд бол байгаад байгаа. Манайх бол энэ хил хамгаалах дээр бол жижиг оврын 15-аас 41 кВт-ийн хятад ардуулсан бүгнэр хятад ардуулсан үйлдвэрлэсэн төби ДЛК гэдэг бойлеруудыг бол авч хэрэгжилж байгаа. Мөн одоо түрүү ярьсан Солонгосын сүгүүкийн одоо фермийн одоо сүүлийн үед одоо бас Монгол улсад бол орж ирээд байгаа. Энэ бойлеруудыг л авч хэрэгжилж байгаа. Энэ нь бол одоо бүлгэлсэн буюу хэсэгчлсэн одоо схемчлэлээр хийж байгаа. Та бүхэн одоо бас манай Отролын төвд бие бүрэлдэхүүн усанд орох, саунд орох энэ нөхцөл болцоогоор юм хангасан. Дээрээс нь одоо боловсон нойлыг одоо биднээс хил хамгаалах байгууллагаас тодорхой хэмжээний хилийн цэставуудыг бүрэн хангаад бараг дуусч байна. За энэ жил Отролын төв дээр одоо ариун цэврийн байгууламжийг биднээс тэр 30% септик систем бүхий тэр нойлын одоо энэ асуудлыг шийдвэрлснээр бол бие бүрэлдэхүүний нийгмийн одоо асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдэж өгч байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо бид нар өнөөдөр айл болгон нүүрс төлж тэгээ анги дээр одоо ингээд заавалчгүй галч томлогдож шөнө 24 цагийн турш ингэж галгаа хийдэг гэсэн бол өнөөдөр манай отрол бол газын халаалтанд шилжээд энэ жил 2 цастав орно. За ингээд 100% газын халаалт шилжсэн отрол болох юм байна. Тэгэхээр өнөөдөр биднээс аль паагчд хэлчид маань өөрсдөө нөгөө аль паахад суралцах өөрийгөө хөгжүүлэх нөхцөл болцоо нь энэ хэрээр хангагдчих байгаа гэсэн үг. Өнөөдөр биднээс газын халаалтанд шилжснээр манай газын халаалтын одоо гарч байгаа нэг л эргүүл гарч байгаа. Тэр эргүүл маань газын халаалтынхаа тогооны градус болон бусад одоо үгтгүүнийг электрон самбарыг хянаад ерөөсөө тийм л ачаалттай л одоо болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш том давуу талыг бол хил хамгаалах байгууллагын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа. Томоохон арга хэмжээний нэг нь бол энэ байна. За хилийн цэргийн 306 дугаар ангиас бэлтгэж байгаа нэвтрүүлэг маань өргөлжилж байна. За яг одоо захирагчийн материал техникийн хангалт хариуцсан орлогч Ахмад Даваад орчтой ярилцаад бэлэн болсон байна. За бид хоёрын хойно харагдаж байгаа энэ 8 айлын орон сууц хэзээ ашиглалтанд орсон байна? За манай анги өнгөрсөн 2024 онд хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр ажиллаж амьдрах ая тухтай орчныг нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ангийн төв дээр 8 айлын орон сууц орон нутгийн хөрөнгө оруулалт болон хил хамгаалах байгууллагын дэмжлэгтэйгээр барьж ашиглалтанд оруулсан байгаа. Одоо бусад орон сууцны хувьд одоо хэзээ ашиглалтанд орсон? Бусад орон сууцнуудын хувьд бол
үе тоолдороо 2001 онд одоо хотроод баригдахаас дахин байгуулагдахаас өксүүлээд багахан хэмжээний орон сууцуд баригдсан. Тэгээд цаашдаа одоо 2010, 2016, 2018, одоо 2021 онд бол хамгийн сүүлийн 8 айлын орон сууцыг барьсан. Тэгээд энэ жил дахиад 8 айлын орон сууц баригдлаа. Орон сууцны хүрэлцээ бол хангалттай манайх болсон. За одоо энэ танах уу? Танах Манайх за тийм. За тийм. За хөөх ямар гоё саруулхан байр вэ? За энэ жил ашиглалтанд орсон 2024 оны 10 сард ашиглалтанд орсон баг ингээ Галтагооны өрөө, Ариун цэвэр өрөө гээд том өрөө гэсэн юм зохион байгуулалтаар баригдсан 35 м квадратын хэмжээтэй байр байгаа. Тэгээд цэвэр бохироо бол шийтдсэн. Тэгээд нам даралтаар бол ангийн төвөөсөө хийн халаалтаар ингээд ажилтдаг. Манай ангийн нийт 72 орон сууцыг энэ жил ингээ хийн халаалтан шилжүүлээд алба хаагчд маань одоо ажиллаж амьдрах хай тухтай орчин нөхцөл нь одоо нэлээдгүй сайжирсан. Одоо энд хөдөө буйдхан газар бол нүүрсүүлэхгүй одоо ажиллана гэдэг бол маш их давуу тал нүүрсний тоос тортгоос өксүүлээд ингээд мөн одоо цаг зав нүүрс хаглах нүүрс тээвэрлэх ингээд цаг зав байхгүй ингээд газын халаалтан шилжснээрээ маш их давуу талтай болж байгаа. Гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа бас нэлээдгүй нэмэгдэж байна. Танаас одоо хэдэн метр квадрат вэ? 35 м квадрат байр байгаа тий. Халуун ус, халаалт тий. Цэвэр бохироо шийдсэн тий. 2021 онд бол бас мөн цэвэр бохироо шийдсэн 8 айлын орон сууцыг барьж исэн манайх. Мөн одоо 2024 онд бас давхар ингээд 8 айлын орон сууцыг бол барьлаа. За ийм гоё шинэ орон сууцтай болсон. Айгүй гоё тогтсон байна танах. Гэрээ ер нь яаж тогтчихсан бэ? Хаана юу тавих уу гэж бас шинэ гэртээ болж байгаа эмэгтэй хүн бол бас их догдолтой шүү дээ тий. Одоо эмэгтэй хүний цаг завыг хамгийн түрүүнд хэмнэх учраас автомат хугаалгын машиныг ер нь хамгийн түрүүнд авсан. Ер нь би ер нь минимал цомхон байх дуртай. Ахтар олон тавилга мавилга ер нь хэрэггүй. Цагаан өнгөтэй минимал авил гоё гэр цэлгэр харагддаг гэж харагдах дуртай. Ер нь өөрөө тийм юм дуртай. Одоо бид нар ингээд хэдий хөдөө ингээ хээр талд амьдарч байгаа ч гэсэн Улаанбаатар хотод аймгийн төвд амьдарч байгаа айлуудаас тутахааргүй. Ингээд өглөө босоо ингээд партай байшиндаа галтлахгүй устай, халуун устай, нойлтой ингээд тогтой орчинд амьдарч байгаа өөр хүүхдүүдээ ч гэсэн гэртээ үлдээхийг санаа зовхгүй, амар байгаа байхгүй. Одоо манай багч гэсэн одоо ингээд газар шалан дээр мөлтгөж яхад ингээд даахгүй, дулаахан тогтой санаа зовхгүй. Гоё тогтой байранд энэ жил орж амьдарч байгаадаа баяртай байгаа. Нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт Менингийн баах сургууль болон цэцэрлэгийг онцолмоор байна. Тус сургууль нь 2021 онд холбогдох төрийн байгууллага болон аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж, одоогоор 1-5 дугаар ангийн 20 гаруй хүүхэд хичээлж байгааж. Энэ арга хэмжээ нь хууль зүйн дотоод хэргийн сайд, боловсролын сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хэрэгжиж буй Эрдэмт Монгол төслийн эхлэл ус юм. Багийн баг сургуулиудыг бид яг энэ хил орчмын бүсүүдэд за малчттай, хилчтэй зориулаад байгуулахын ажлыг эрчимжүүлж байгаа. За ингэснээр хэд хэд ач холбогдолтой хүүхэд заавал одоо сумын сургууль руу очиж дотор байранд амьдраад байх шаардлагагүй болно. Ойрхон. Сургууль нь гэрийнхэн дэргэд түрээд ирж байгаа гэсэн үг. Тэгээ баг сургууль учраас тэн дээр бас асуудлыг шийдвэрлэхэд хялбар байгаа. А хоёрдугаарт нь бол хилчид бол гэр бүлийн хувьд хамгийн хэцүү байдаг шүү дээ. Одоо ингээд томлогдоо явдаг. Тэгээ тэнд хүүхдийн сургууль яах вэ? Тэгэхээр зэрэг одоо хүүхдээ арай чанартай боловсруулж юм эзэмшүүлэхийн тулд эсвэл одоо сумын төв биш аймгийн төв бараад болох хотод үлдээх хэдэргээ тий. Тэгэхээр ингээд сүүлд одоо ингээд судалгаанаас харахад хилчид болж ажиллах, хилчин болж ажиллах ийм одоо хүний тоо цөөрч байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр хилчин болоод гэрүүлээд сайхан авч явж болдог, хүүхдээ сайхан боловсрол эзэмшүүлж болдог ийм боломжийг яагаад бий болгож болохгүй гэж. Ингээд энэ одоо хилийн заставын ойролцоо ийм малчтын хүүхдийг хамруулсан ийм сургуулиудыг байгуулъя гэсэн ийм зүйлийг миний одоо зөвлөх лавсран ахлаад ингээд байгуулах ажлыг банлалаа явж байгаа. Баг сургуулийг байгуулахад цэцэрлэгтэй хамт байгуулах хэрэгтэй юм байна. Цэцэрлэг нь эхлээд дүүрчээж баг сургуулинд дүүрд юм байна. Тэгээ өнөөдөр манай миний багчин 50 хүүхдээ цэцэрлэгтэй болонгууд одоо талан дүүрсэн, сургууль нь 27 хүүхдээ болсон. Одоо дараахан гэхтэл одоо 50 хүүхдийн цэцэрлэг дүүрээд сургууль дүүрэх нь байна. Одоо ирэх 9 сарын 1 гэхэд бол Өмнөгов аймгийн 3 тус сумын харьяа баг аваатын багийн баг сургууль буюу аваатын
отрядын дэргэд нэг сургууль цэцэрлэгийн комплекс нэгтгэж байна. 9 сарын 1-нд хичээлд орно. Өмнөговь аймгийн Хамбогд сумын Хайрхан багийн харьяа Гашуус ухаад бомтын багийн баг сургууль бас нэгтгэжээ. Бас энэ бас хилийн зэргийн манай энэ хилийн зэргийнхэнтэй харьяатай болно. Хил хамгаалах алба одоо байгаль орчны боловсролын яам бол хоорондоо тохиролгоотой байгаа. Одоо тохироо нь юу ах вэ гэхээр хил хамгаалах албаных нь өөрийнхөө нөөц болцооноос сургуульд багшлах хүсэлтэй ар гэр албаа хаагч одоо энэ бүрэлдэхүүнээс ажиллах хүсэлтэй хүн байх юм бол боловсролын сайдын тушаалаар 45 хоног буюу 3 сарын багш нарын курсээр тэр дадлгажуулаад багшлах эрхийг өгөөд тухайн сургууль руу очиж ажилуулах одоо ар гэрийнх нь хүн хилийн албандаа зүтгэдэг нөгөө хүн маань багш болдог. Өөр хүүхдэд хамт харна одоо нэг байгууллага хамт олонныхоо өрөөгт хардаг тийм болсон хүчний асуудлыг нэгдүгээр шийдэж байгаа. Эхний одоо 54 төгсөгч бол одоо Монгол улс сая өнгөрсөн 7 хононд төгслөө. Одоо дараагийн 100 хүн бэлтгэгдчихээн. Одоо ингээд танаа байгууллагаас хилийн хамгаалах албанаас 48 хүн бэлтгэгдэнэ. Тэгэхээр одоо та нар хаач алба хаасан сургуультай, цэцэрлэгтэй хаач очисон та багшийнхаа мэрэгчлэр цаашаа өргөжлүүлэн ажиллах боломжтой нөхөр ар гэрийн хүн өөрийнхөө албандаа алтан соёмбондоор зүтгэх бүрэн боломжтой болж байгаа ба. Аймаг сумаасаа алсагдсан баг дээр байгаа энэ сургууль бол зайлшгүй 1-5 дугаар ангийн бяцхан хүүхдүүд маань эцэг эхийнхээ гар дээр тийм ээ ийм нялх баг насандаа эцэг эхийн гар дээрээс энэ сургуультай явна гэдэг бол том амжилт. За хүүхдүүд бол маш сэргэлэн цовоо ээж аав нь ч гэсэн маш хариуцлагатай цэргийн хүмүүс бол нөх олон хэлэхгүй. Ингээч гээд ирлгүүл ирлээ. Төдөн цагт ийм ярьдээ шүү. Ийм хуралтай шүү. Эсвэл ингээрээ тэгэрээ гээд юу үүрэг даалгавар өгөхөд бол маш сайн биелүүлдэг. За манай цэцэрлэг болохоор нийт 39 хүүхэдтэй байгаад байгаа. 2 насны 8 хүүхэд, 3 насны 8 хүүхэд, 4 насны 17 хүүхэд, 5 насны 6 хүүхэдтэй ажиллаж байна би. Сая ингээд та төрийн дуулаад үзүүллээ шүү дээ. Энэ чинь болохоор өглөө ирээд багштайгаа өглөө мэдлээд хүүхдүүд хоорондоо мэдлээд бас найзуудтайгаа сайхан амарсан уу, бас давхар сайхан үлдсэн үү гэж үлддэг. Тэгэхээр өглөөний хүлээн авалтаас ахуулаад өдрийн одоо 10:30-д ихэд хүүхдийн үйл ажиллагаа нэг дууссан байгаа. Тэгээд 11-ээс хөгжөөн байсан буюу үлгэр тоглоом тиймэрхүү юмнууд их тоглодог. Манай ангийн хилчид маань өөрсдөө хил хамгаалтанда ямар зүйлийг нэвтрүүлэх үү, ямар зүйлийн төлөө явах уу гэдгийг өөрсдөө тодорхойлдог ийм одоо бүтцийг одоо бий болгосон гэж хэлж болно. Тэгэхээр яг үгээр санал санаачлага зөвхөн нөгөө удирдлага дарганараас гарахаасаа илүүтэйгээр яг тэр улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчин, хилийн манаа тэр хүмүүс маань хил хамгаалтанд мөн одоо энэ албаны үйл ажиллагааг явуулахад ийм чиглэлийн юм зүйлсийг хиймээр үдэг санал санаачлагыг нь доороос гарч ирснээр тэрэн дээр одоо ангийн удирдлагууд зөвлөл дээрээ хуралдаж энэ арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ? Хэрхэн цаашид одоо үр дүнтэй саналыг нь одоо хэрэгжүүлэх тал дээр бол ярилцаж энэ сан санаачлагыг доороос гарсан санаачлагыг бид нэр хэрэгжүүлэх төлөвлөх чиглэл дээр анхаарч ажиллаж байгаагаар манай ангийн одоо онцлог бол бас энэ дээр хийж хэрэгжүүлээд байгаа. Эцэг эхийнхээ дэргэд дулаахан тав тухтай байранд хайраар өлгийдүүлэн хүүхэд насаа аз жаргалаар дүүрэн өнгөрөөж баг боловсрал эзэмшнэ гэдэг юутай сайхан. Жижүүрээ машин гэж хэлд ордог хилийн хотгоны бяцхан жаалууд бол энэ Монголын гэрэлт ирээдүй хинээс ч илүү их орончид үлээ. Яг ийм сайн жишгээр өөр олон хилийн анги салбаруудад бага сургууль баригдаж хилчдийн хүүхдүүдийн сурч боловсрох боломж нээгдээсэ хэмээн мянган хилчид хүлээн байгаа гэдгийг энэ нэвтрүүлгээрээ дамжуулан хэлмээр байна. Хилийн цэргийн 306 дугаар ангийн хилчдийн алба үйл ажиллагааг сурвалжилсан Сүлтааны дэргэдээс нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Төв суурин газраас алслагдсан хээрийн энэ отродод хилчид ямар сайхан орчин нөхцөлд ажиллаж амьдарч улсын хамгаалалтаа хариуцсан зохион байгуулж байгаа талаар та бүхэн бидний нэвтрүүлгээс үзсэн бах. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.